Эрхээ мэддэг хүм хүчтэй. Эрхээ итгэдэг хүм бүрч хүчтэй. Эмч эмнэлгийн ажилтнууд ачаасаас ихтэй тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдэхгүй байгаагаас өдөр бүр хүний амь эрсдэлд орох аюултай тулгарч байна. Эмнэлгийн үйлдвэрчний эвсийн төтөлөвч сайд нарт албан бичих хургуулж хэсэгцээр хийхийг хүссэн ч хариу нь хойшлогдсоор байна. Ажил хаяст бос ажилчдын үндсэн эрх бөгөөд хөдөлмөрийн тухай хувьсаар хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арга юм. Гэхдээ үүнийг зохион байгуулалттай журмын дагуу хийх ёстой. Нэгдүгээрт ажил хаястыг зөвхөн үйлдвэрчний эвлэл санаачилж болно. Хоёрдугаарт ажилчдын олонх буюу 5-аас дээш хувийн санал шаардлагатай. Гуравдугаарт ажил олгогчид 5-аас доошгүй ажлын өдрийн өмнө мэдэгдэх ёстой. Мэдэгдэст маргааны сэдв ажил хаястын хугацаа, ажил хаястыг удирдах төлөөлөгчийн нэрийг багтаасан байна. Ажил хаяст хийхдээ нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах нь зайлшгүй. Эмч нарын хувьд яаралтай тусламж амь насанд шууд хамаарах үйлчлэгээ тасалдах ёсгүй. Зарим байгууллагад ажил хаяст хийхийг хоригддог. Батсан хамгаалах онцгой байдал тас төмөр амийг аврах үйлчлэгэнд ажил хаяст хийх боломжгүй. Ажил хаяст хийсний дараа ажлаас хувьч ажил хаястад оролцсон ажилчдыг шийдэх, дарамтсах, ажлаас хасахыг хоригдно. Шүүх ажил хаястыг зөвхөн хоёр үндслээр хууль бус гэж үзнэ. Нэгдүгээрт ажил хаястын журмыг зөрчсөн бос, хоёрдугаарт эвлэрүүлсэн зуучлах буюу арбитрийн шатанд байхад ажил хаяст хийхийг оролцсон бос. Хэрв ажил хаястыг хууль бус гэж үзвэл ажил хаястыг нэн даруй зогсоож ажилчид ажлын байрандаа ирнэ марах ёстой. Эрхээ мэддэг хүн найдаггүй. Эрхээ эдэлж чаддаг хүн хүчтэй. Ажил хаяст бос нийгмийн шудраар ус ажлын байрыг сайжруулахын төлөөх хамгийн тод дуу хоолой юм. Мөн эрүүл мэндийн салбарт бие зургийг зарцуулахыг шаардсан. Тэд ажлын хувцсны зардлыг төсвөөс хариуцахыг хүссэн бөгөөд энэ нь чухал асуудал юм. Боловсролын салбарын багш нар цалин буй шаттайгаар нэмэгдүүлэх саналыг хүлээж аваа буйж 2025 оны 11-р сард 2026 оны 1-р сараас ихсэн цалин 50%-аар нэмэхээр тохирогдсон. Эдгээр ажил хаястанд Монгол улсад авилах эдийн засгийн тэгш бус байдал зэрэг нийгмийн асуудлуудын илэрлэл юм. Олон нийтийн дэмжлэг багш нарт их байсан нь үүнийг харуулж байна.